2010 онд Эгт дэлхийн цаг арга хэмжээ хамгийн анх Сугатрын талбай зохион байгуулагдаж 2000 гаруй хүн оролцов. 2011 он Улаанбаатар хотод MCS Coca-Colaтай хамтран зохион байгуулсан арга хэмжээнд 6000 орчим залуус оролцож, Увс, Ховд зэрэг аймагуд Эгт дэлхийн цагт нэгдэв. 2012 он Говь Алтай аймгийн залуус урайлгад нэгдэж, бодит ажлуудыг хэрэгжүүлв. 2013 он Сугатрын талбайд 10,000 гаруй хүн цуглаж, 10,000 лаа асан Эгт дэлхийг аврахын төлөө дуу хоолойгоо хүргэлээ. 2014 он Улаанбаатар хот үндэсний цэцэрлэгт хүрээлэн тэмдэглэж, 1000 гаруй хүн оролцов. 2015 он Ногоон хонх төрийн бус байгууллагатай хамтран үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж, орон нутгаас Ховд, Говь Алтай, Хэнти, Увс аймагуд Эгт дэлхийн цагт нэгдлээ. 2016 он уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хүч нэмийн хураатайгаар зохион байгуулж, нэг цагийн гэрэл унтраалтаар 10 сая төгрөгийн эрчим хүчний хэмнэлт хийв. 2017 он Эгт дэлхийн цаг Монгол улсад хүрээгээ улам тэлж, Ховд, Говь Алтай, Хэнти, Увс, Баянмүлгийн, Дорнод, Сэлэнг, Орхон аймгийн нийт 4000 гаруй иргэд хамтран тэмдэглэлээ. 2018 он улаан эстэг шар гэрлийг эрчим хүчинд хэмнэлттэй сүүн чийдэнгээр солих кампанит ажлыг эхлүүлж, Ховд аймаг явах замд 10,000 мод тарих урайлга гаргалаа. 2019 он нэг удаагийн хуванцар хэрэглэнээс татгалзах урайлгад Монгол улсын 12 аймаг нэгдэж, 6000 гаруй хүн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцлоо. 2020 он арга хэмжээг цахимаар зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн бууруулах талаар иргэдэд сурталчиллаа. 2021 он Монгол улсын хэмжээнд нийт 206 байгууллага аж ахуй нэгж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо цахимаар хүргэж, давхардсан тоогоор 32,676 хүнд хүрлээ. 2022 он ирээдүйдээ гэрэл нэмийн урайнд доор тэмдэглэж, усны хэрэглээгээ багасгах, явган алхах зэрэг энгийн үйлдэлүүдээр байгаль Эгт дэлхийдээ ээлтэй амьдрах боломжтойг сурталчлав. 2023 он Эгт дэлхийдээ амс хийх цаг үеийн урайнд доор тус арга хэмжээ зохион байгуулагдаж, байгаль дээлтэй хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэлээ. 2024 он Говийн гайхамшигт 6 амьтдын амьдрах орчин дахь уст цэцгийн хамгаалалд олон нийтийн анхаарлыг хандуулж, хандивын аян өрнүүлв. Хандиваар цугларсан мөнгийг Ховд аймагт ихэр 2 булгын эхийг хашихад нэмэрлэж зарцуулв. 2025 он энэ удаа бид Монгол орны цэнгэг усны нөөцийг хамгаалахад анхаарлаа хандуулан Эгт дэлхийн цагийг тэмдэглэж байна. Цэнгэгээр нь үлдээе.